За өнөөдөр энэ 10 төрлийн хүнснээ ногоогийг өдөр болгон иддэг болвол болсон дэргэдэг. Маш аюултай гэсэн. За ийм бичлэг бэлтлээ. Эрүүл хооллох хэрэгтэй. Эрүүл хоолно гэдэг нь хүнснээ ногоосоо идэх хэрэгтэй гэж ярьж ирсэн. Гэтэл энэ эрүүл гэж боддог хоол маань далдын аюул байдаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол сөрөг нөлөөтэй гэсэн. За энэ дотор одоо хамгийн сайн гэж яргадаж байгаа брокколигоос эхлээд байчаа, луубан, төмөс гэх мэтийн 10 төрлийн хүнснээ ногоогийг хэтрүүлж идэж болохгүй. Энэ тухай ярив. За яаж энийг мэдсэн бэ гэх юм бол нядны хавраас эхлээд би өөрөө гэрэн тойруулаад хүнснээ ногоо тариалсан байж байгаа. За энэ талаар бас бичлэг хийсэн. За энэ хавраас бүр өргөжсөн, асар их ногоо ургасан, идээд дуусахгүй байна. За сая өвлөөс бол нэг их ногоо ургаж байгаагүй. Ганц 2 төрлийн ногоо сайн ургаж исэн. За тэгэхээр яг юу тарсан бол юу хураана, юу хураасан бол тэрийг иднэ гэсэн одоо энэ зарчмаар өвөлжингэн брокколи идлээ. Хавраас хашаа байчаа идэж байгаа юм. Тэгээд бас нэг л их сонин санагдаад. Гэхдээ ингэж одоо өдөр болгон байчаа брокколи идээд болж байгаа юм уу гэдэг. Хайгаад шалгаад ном жохол уруулаад үжээд байсан чинь байна шүү дээ. Үнэхээр болдгоо гэнэ л дээ. Ногоо ичнээ сайн гэсэн нэг төрлийн ногоогийг хэтэртэл идэж болохгүй. Тэгэх юм бол төрөл бүрийн өвчин олгодог юм байна. Төрөл бүрийн ногоо төрөл бүрийн өвчин олгоно. За тэгвэл шууд эхлээд энэ 10 төрлийн хүнснээ ногоогийг нэг бүрчлээ яриад явъя. За мэдээж асар шим төжилтэй. Эрүүл мэндэд тустай. За энийг бас хэлнэ. Тэгвэл ямар сөрөг нөлөөтэй ямар өвчин авчирч болох вэ? За хамгийн сүүлд нь үлдэж ирэх идэх арга хэмжээ. Яаж идэх юм бол сөрөг нөлөө багтай байх вэ? Хэр их хэмжээнд идэх үү? Дээд хэмжээнд. За ийм 3 талаас ярив. Ингээд нэгдүгüүрд брокколи. За энэ брокколи гэдэг бол асар гайхамшигтай ерөөсөн. Энэ ногоон дотор байсан ногооны хаана нь хамгийн их шимтгэлтэй нь бол брокколи гэж ярддаг. За ямар тустай вэ гэх юм бол витамин С байна, К байна, И байна, фолин хүчил байна, эслэг байна, антиоксидант байна гэдэг. За энэ ямар ач тустай вэ гэх юм бол дархалгаагийн эдэмжин хор тавдраас урчлан сэргийлнэ, жусан судсын уян хадан байлгана, чэвэрлэн, хорыг гадагшлуулна. Гэх мэтэр. Тэр тусмаа одоо булчингаан хөгжүүлэх гэх юм бол эрд дааврыг сая ялгаруулах гэх юм бол нэг гардан брокколи бариад булчингийн дасгал хийжээ гэж. За ингэж хүртэл одоо ярддаг ном хүртэл гарсан. Тэгэхээр энэ бол болохгүй юм байна. За би болвол өнгөрсөн хавраас ногоо тарьж эхэлсэн. Тэгээд юу тарих вэ? Тэгэхээр брокколи бол хамгийн шинэ төсөлтэй авч ирээ. Брокколи тарьгээд тарьсан ч нүштэй брокколи ч нүштэй амар ургадаг юм байна лээ шүү. Бид нар бол дэлгүүрд байж байгаа нэг бөмбөч гэсэн ногоон брокколи. За тэрүүгээр төсөөлж байгаа шүү дээ. За тэрийг тайраад ухтаж ирэг энэ тэндээс нь салаалж ургаад жижиг брокколиуд гарч ирдэг юм. Тэрийг хайтаад ухтаж ирэхдээ хаад ургаад гараад юм. Ингээд бүр хэдэн сарын туршчин одоо нэг 10-аад брокколи тарьсан ч байна шүү дээ. Идэд тусахгүй байлаа шүү дээ. Тэгээ өдөр болгон брокколи идээд. Тэгээд ингэж өдөр болгон брокколи идэх чи ерөөсөө болж байгаа юм уу гэж бодоод хайхаа өсөж болохгүй гэж хэлж байна л да. Брокколид юу агуулгадаг гэх юм бол гойтройчин гэдэг нэг агуулгадаг. За энэ гойтройчин бол бамбай булчирхайн даавар ялгархуулгад нөлөөлдөг. За тэгэхээр юу үүсэх вэ гэдэг зэрэг бамбай булчирхайн асуудал үүснэ гэсэн. Яагаад бамбай булчирхайн асуудал үүсдэг вэ гэх юм бол энэ эд бол йодын шингээж авахд саад болдог гэдэг. Тэгэхээр йодын дутагдал орно гэсэн. Йодын дутагдал орох юм бол бамбай булчирхайн асуудал үүснэ. За энийг бол бид нар мэдж байгаа. Тэр тусмаа одоо йодын дутагдaltaй бамбай булчирхайн асуудалтай юм болвол брокколи идэх хэрэггүй байна. Гэсэн ч гэсэн яах вэ гэвэл болгож идэх юм бол энэ асуудлыг шийдэж чадна. Түүхэгээр нь их хэмжээгээр идэх юм бол асуудал үүснэ вэ шүү дээ. За ерөнхийдөө бол энэ брокколиг бол гадуур хооллох үед хоолны гажруудад бол баргал түүхээ шахуу өгж идэг. За энэ бол эрүүл мэндэд нэг сайн биш байна. Гэсэн чсэн гадуур нэг ганц 2 ширхэг брокколи тэгэхэд бол тэр асуудал үүсэхгүй. Их хэмжээгээр хэлж байгаа байхгүй юу? Их хэмжээгээр мал уус идж байгаа юм шиг одоо тэгэж хийх юм бол надад асуудал үүсгэн. За тэгэхээр чухамжтай хэмжээнд хэд байх вэ гэвэл брокколигийн хувьд бол нэг өдөрт 70-аас 100 г. За 70-аас 100 г гэдэг бол нэг аяга орчим гэж юм л да. Болгочихсон үед. Тэгэхээр тэр тийм ч бас бага биш.
За ерөнхийдөө бол нэг томхон шиг брокколигийн болвол 3-1 хов гэсэн. Хэр их давтамжтай идэх үү? 7 хоногод 2-оос 3 удаа брокколи идэх нь тохиромжтой гэж. За миний хувьд бол өдөрт бараг 3 удаа идэх жохоо идсэн байгаа. Гэсэн ч гэсэн бас тэгж хийдэггүй. Ягаад гэвэл зэрэг идэж эхлэхдээ зэрэг хайж үжээд ойлгочихсон асуудлыг тэгээд бол хэмжээг нь бага идсэн. Ийм учраас надад бол одоогийн байдлаар асуудал үүсээгүй байх гэж бодож байна. Хоёрдугаар нь бол байчаа. За байчаа бол хамгийн төгөөмөл идэж байгаа хүнснээ ногоо. За манайх бас байчаад харьсан. Урдын байл амрах. Айгүй одоо эрүүл сайн байчаа ургасан байж байгаа. Тэгээд сүүлийн хэдэн 7 хоногийн турш байчаа голтой идэж байгаа. Байчааны шимт хижээл бол витамин C байна, К байна, фолин хүчил байна, кал байна, эслэг байна, антиоксидант байна. Байцаа бол бас хамгийн сайн ногооны нэг гэж одоо үжигддэг. За дархлаагийн сайжруулна, хор тавдрын эсэргүүцэлгээтэй, ходоод гэдсийг чивэрлэн, өтгөн хаталтын сэргийлнэ, цусан даралт бууруулахад тусалнаа гэдэг. За энэ бол саяхан ярьсан гойстероижийн агуулгаж байгаа. Брокколитэй адилхан. Бамбай булчирхайн йодын шимтгэлийг стар болно. Тийм учраас йодын дутагдaltaй эсвэл бамбай булчирхайн асуудалтай хүмүүс бол бага идэх хэрэгтэй. За энэ бол их хэмжээгээр идэх тухай яриад байгаа шүү дээ. Тэрнээс чинь өдөр тусмын хоолны хэмжээгээр идэхэд бол ямар ч асуудал байхгүй. Надтай адилхан байчаа тарчаад байчаанаас өөр идэх юм байхгүй юм бол одоо тэгээд асуудал үүснэс үг л дээ. За хамгийн сайн бол байчаагийн түүхийгээр нийтэхгүй. За болгоод идэнэ. Түүхийгээр нэтсэн ч гэсэн салаатанд хийсэн бага хэмжээний идэхэд бол ямар ч асуудал байхгүй. За тэгэхээр өдөр болгон бас нэг аяга идэж болно. За энэ бол 70-аас 100 грамм 7 хоногод 3-аас 4 удаа хэрэглэхэд зохистой гэсэн байгаа юм. За тэгэхээр чинь брокколи нэмэх байцаа бол яг гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж 100 грамм байцаа 100 грамм брокколи идэх юм бол 2 дахь хэмжээтэй болчих учраас энэ асуудал дээр болгоомжтой байсан дээр. За өнөөдөр брокколи идсэн бол маргааш байцаа идэнэ гэж ийм байдлаар зохицуулсан дээр баг. За 3 дугаар нь бол лууван. За лууван бол эрүүл мэндэд асар гайхамшигтай гэж ярьж өнгөрсөн. За ийм бичлэг хүртэл хийж өнгөрсөн байгаа. За миний хувьд бол нятан намар нэг хэдэл лууван таарсан. Гэсэн ч гэсэн гажир их ижлэх учраас том болохоос өмнө төв ичсэн байгаа. Тэгээд ерөөсөн газар их ижлэхээс гадна арив муутай. Нэг их гажир ижлээд нэг сексис их навч гарч ирээ. Тэгээд доороос нь ганцхан лув гарч ирэх учраас нэг луван гэдэг бол нэг удаагаад хоол шүү дээ. Тийм учраас тийм ашиггүй юм аа бодоод дэлгүүрээс авч идэж байгаа. За лув ямар ач тустай байх юм бол хамгийн гол нь тэр бета каротин агуулгаж идэг. За энэ бол витамин А-гийн их үүсвэрлэдэг. Тэгээ эслэг байна, кал байна, антиоксидант байна. Хамгийн гол давуу тал нь юу гэхээр нүдний хараагаа сайжруулна. Арсыг хамгаална, дархлаагийн дэмжирнэ. Хор давдраас сэргийлэх нөлөөтэй. Тийм учраас өдөр болгоод авал лув идэх хэрэгтэй гэж ийм ойлголттой. Гэсэн ч гэсэн одоо их идэх юм бол болохгүй. За бид нар бол туулай лув идэх гэсэн ойлголт байгаа шүү дээ. Туулай шиг өдөржингөө лув идэх суугаад болохгүй гэсэн. Бета каротин бол арсыг шаардлагатай. За бас одоо гидсий чочрооноо чихэрлэг учраас цусандаг сахарын хэмжээгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Гэсэн ч гэсэн өдөрт бол 1-2 ширхэг дундаж иргийн лууван идэж явах бол ямар ч асуудал байхгүй. 100-аас 150 г лув идэж болно гэсэн байна. Юу байж болохгүй гэх юм бол лувангийн жуус их хэмжээгээр байгаа хэрэггүй гэж байна. Цэвэр одоо лувангаар хийсэн ямар ч нэмэлт бүтээгдэхүүн ороогүй эрүүл мэндэд сайн лувангийн шүүс гэдэг байгаа шүү дээ. За энийг бол тэгж хуугаад хэрэггүй. Хэтэршин магадгүй гэж байгаа. Луван байдлаар нь ижиг нь хамаагүй дээр за ийм ойлголт байдсан байна. Лувангийн шүүс ууж болох уу гэж мэдээж болно шүү дээ. Бүр одоо ус чай шиг их хэмжээгээр тогтмол олон сар өдрүүдээр уугаад байх шаардлага байхгүй. За ямар ч юм ерөөсөн хэтрүүлж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Жохстой хэмжээ. За дөрөвдүгээрд нь бол төмс. За урд нь бид нар бас төмсний талаар ярьж өнгөрсөн. Төмс бол эрүүл мэндэд сайн гэсэн чсэн бас хортой шүү гэдэг. За энэ дээр бас гарч ирж байна. Төмсөнд ямар шимтгийл байх вэ гэвэл крахмал, витамин С, B6, кал, эслэг хамгийн гол нь эрч хүч, энерги болно. Булчин мэдрэмжийн үед ажиллагаанд тустай. За чадсан мэдрэмжийг одоо төрүүлдэг. Сайн тал нь. За муу тал нь юу гэхдээ зэрэг ногоорсон гэсгийг идэж болохгүй. Соёосон төмс идэж болохгүй. Дотор нолтой зэрэг соланин гэдэг хортой бяцаа болгож байгаа. Хитрхи жижиг дутуу ургасан төмс бас идэж болохгүй.
Тэгээд төмсийн хөргөгч нь тийж болохгүй. Тэгвэл хорн нэмэгддэг. Харин гэрийн дулаан тавьж байгаад ийдэг. За энэ нь бол илүү үр дүнтэй. Тэгээд шаарж болохгүй. Шарах юм бол хор болно. Зөвхөн чаанж идэг. За энэ талаар бол урд нь ярьж өнгөрсөн тэр бичлэгийг жиг өнөختөд хайгаад үжиж болно. За төмсийн хэр их идэх хөхтэй зэрэг өдөрт 150 гарам. За энэ нь бол думдаж иргийн төмс нэг ширхэг гэсэн. 2-3 удаагийн хоол бүгд л одоо аяг дүүрэн төмс идэх юм бол тэр хэтэрнэ гэсэн. Өдөр болгон жалгаад төмстэй хоол идэх байвал тэр бас тийм сайн биш. За миний хувьд бол төмс тарсан. Төмс тарж үжиг бодоод. За төмсийг бол яад тарих хөхтэй зэрэг шууд уутанд тарчдаг юм байна. Ууттай хөрс учраад л тэн дотор нь төмс суулгаад. Гэсэн ч гэсэн манай төмс нэг сайн ургаагүй жижигвтэрхэн төмсүүд хэдэн шуудаа гарсан. Шуудаа гэдэг юм байхгүй. Нэг шуудаа дотор нэг 10-аад думдаж иргэн төмс байсан. Ярам нэг тэрхэ жижиг. Ягаад гэвэл дээр нь бурдаа андуурч хийгээд. Ургаж гүйцгээс нь өхүүлчихсэн. Навчин шарлаад. Тэгээ энэ жилийн төмс бол их таараа. За 5 дугаард нь бол хаш. За хаш бол шимтгэлтэй. Антоцианин эслэг, витамин 1-6 гэдэг шимтгэлүүд байж байгаа. Жүрсөцсөн өвчнөөс сэргээл жусан дэх холестеринийг бууруулна гэдэг. Иймэрхүү нөлөөлөлтөй. За хитрхээ их хэрэглэх юм бол яах вэ? Боловсроогүй тэр ногоорсон хэсгээр бол соланин гэдэг хортой байц агуулгаж байгаа. За энэ бол төмстэй адилхан гэсэн. Төмс хаш бол ерөөсөө нэг төрлийн ногоонууд. Тийм учраас дэлгүүрээс худалдаж авч явах бол ерөнхийдөө боловсрчсан асуудал байхгүй. Харин өөрөө нь тарьж ургуулж байгаа юм бол гүйчил боловсроогүй ногоон хашийг идээд хэрэггүй юм байна. За миний хувьд бол бас няднан хаш тарьсан. Хаш бол сайн ургадаг юм байна лээ. 4-5 мод тарьсан. Тэгээд наадах чинь жунжинган намаржингал хаштажсэн. За тариал харгын сайн мэдгүй учраас бас олигтой сайн боловсрч том болоогүй. Янз бүрийн хашууд байсан. Ногоон хаш ч гэсэн байсан байх. Тэр эрүүл мэнд тортой хашууд идчихсэн байжээ гэж одоо бодож байна. За энэ жил бас тарьсан эхлээ суучсан байж байгаа. Одоо бол сайн боловсрсан хойно сайн болгож идэнэ. За ийм учраас хитрхээ ногоорсон ч юм уу эсвэл их хашуун амттай, их хүн амттай. За ийм хашиг бол идээд хэрэггүй гэж байгаа юм. За хэмжээ нь бол 50-аас 100 г. Дунд жиргийн хашийн тал гэж байгаа юм. Талын хэмжээнд бол идэж болно. За энэ шигэн энэ хашийн төрлийн хүнснээ ногоо бол чинжүү байгаа. Ногоон чинжүү. Чинжүүний төрлүүд. За эднард бол бас ялгаа байхгүй. Энэ хортой байцаа агуулгаж байгаа. Гэсэн ч гэсэн хүнээ эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд бол байхгүй. Болгоод идэх юм бол болно. Ямар ч асуудал байхгүй гэж бол ярьж байгаа. За манай ч гэсэн одоо чинжүү. За Японоор бол пиман гэж ярддаг. Надан ч гэсэн тарьсан энэ жил гэсэн одоо ургаад эхэлж байгаа. Идээд эхэлж байгаа. За энэ бол нэг аюул байхгүй юм байна. Түүхээр нь иддэг чинь билүү салаатанд хийгээд гэж бодож ирсэн. Тэр бол хэрэггүй юм байна. За 6-нд бол буучай. Буучай бол Японоор хуурын суу. За энэ дээр асуудал үүссэн байна л да. Бид нарын идчихсэн тэр арга бол буруу байсан. Бучлахын бол шүлэнд нь, шүүсэнд нь биш та. Шүүсний хөшөл гэдэг хортой байц ялгардаг юм байна. За энэ нь бол бөөрнө шулуу үсгэнэ байгаа. Төмөр болоод калцийг шингээхэд саат болдог. За буучай бол асар шимтгэлтэй, гайхамшигтай хүнс гэж яргаддаг. Онцгойл одоо төмөр байна, калц байна, витамин А байна, С байна, К байна, магний байна гэдэг шимтгэл өндөр гэдэг. Цусыг төлжүүлнэ, ясыг бэхжүүлнэ, дархлаагийг дэмжинэ гэдэг. Буучай шиг сайн ногоо байхгүй. Тэгээ ихэвчлэн яг хөөхтэй зэрэг шүлтэй хоолнд хийж иддэг шүү дээ. Манайх бол та бүгд яаж иддгийг сайн мэддэг. Тэгэхээр энийг бол чанаад шүүсийг насах хэрэгтэй юм байна. Тэгвэл зүгээр асуудал шийд. За өдөрт 50-аас 70 г болгосон буучайг бол идэж болно. За энэ түүхээр нэгдэх хоол биш. За тарьсан үг бол тарьсан. Яднаж тарьсан, одоос тарьсан гэсэн ч гэсэн буучай бол нэг сайн ургааг. Ер нь бол хүйтэн сэрүүнд ургадаг. Өвөл жоох ургасан. Тийм учраас буучайгийг нэг гэтэртлээчлээ гэсэн бодол байхгүй ажил. Одоо дулаан болсон бүр ургах гам болсон. Гэсэн ч гэсэн энэ хуурын суу буучайгийг бол тэгж айгаад байх юм байхгүй. Эрүүл мэндэд сайн учраас идэж хэрэглэхгүй бол болохгүй. Гэтэл тэр гэтэртэл идэж хэрэггүй. Тэгээ идэх үедээ мултаж зэрэг бучиргаад шүүсийг асгаад. Тэгээд идэх юм бол асуудал байхгүй юм байна. За энийг мэдсэн. За энэ бол шин мэдсэн ч байл. За 7 дугаар нь бол
Бөөрөнхөө вандуй буурчт ногооны төрөлд. За энэ болбол уурга байдаг, эслэг байдаг, биегийн бүлгийн амин дөмүүд байдаг, төмөр байдаг, магний байдаг гэдэг. Асар их шимт хэмжээлтэй. За булчингийн хөгжил тустай, цусандаг сахарын хэмжээгээ доктортой байлгана. Хоол боловсруулах хэрэгтэнд эерэг нөлөөтэй гэдэг. Гэсэн ч гэсэн хэрвээ их хэмжээгээр хэрэглэх юм бол яах вэ? Фитийн хүчил, лектин гэдэг хортой бодисууд агуулгаж байгаа. Шимт хэмжээлийн шимтгэлийг саатуулдаг. Гэсэн ч очроо. За тэгэхээр яаж идэх вэ гэвэл түүхэгээр нь идэж болохгүй. Дутуу болгоод идэж болохгүй. Японоор бол энэ сурамаме ч юм уу, инген ч юм уу. Тэгээд нарыг хэлж байгаа юм. Сайн болгоод идэн. За тэгээд болтой жирийг хэмжээг нь юусэн хэтрүүлэхгүй. Нэг өдөрт бол хагас сая гэж байгаа юм. Хагас сая гэдэг нь бол нэг 70-аас 100 грамм. Тэгэхээр энэ бас боломжтой их хэмжээнд байна л да. Тэрнээс их одоо 2-3 ая гарна идчих болохгүй юм шиг байгаа юм. За энэ юугийг бол инген гэж хэлдэг одоо энэ буурчт ургамлыг бол бас надад ч гэсэн тарьсан, гэсэн ч гэсэн дурчлан ботоод гэсэн нэг ургаагүй. За энэ жил бас тарьсан одоо цэцгэлж байгаа. Үр нь бол боловсроог байгаа. За 8 нь бол хулууны төрлийн ногоон. Хулуу байна, өргөөс тэмэх байна. За багсан нэг нарийнхан одоо бөөрөнхөө том биш нарийнхан гонжгой хөлбөрттэй. Японоор бол цукини гэдэг төрлийн. За ийм хулуу байж байгаа. Хулуу бол Японоор кабуча. За энэ бол эрүүл мэнд асар сайн. Бета каротин байж байгаа. Кал байж байгаа, эслэг байж байгаа. Витамин E-ийн төрлүүд байж байгаа. За өргөөс тэмэх бол нэг их шимт хэмжээл байхгүй. Хамгийн их шимт хэмжээлгүй өснө ногоо гэж гинсийн номон төртөл тэмдэглэсэн байж байгаа. За энэ хулууны төрлийн энэ ногоонууд бол буян шингэнэ тэнцвэрийг хадгална гэж. Жишээлх юм бол өргөөс тэмэх бол тэр чихэр ус байгаа шүү дээ. Шингийн өмнө оронд дууж идэж бол дархалгаагийн дэмжинэ. Арьс, хараанд сайн, хавдрын эсрэгүүлж идэгтэй. Энэ хулуугийн тухайд ярьж байна. Хулуу бол шар өнгөтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шар өнгөтэй, улаан өнгөтэй, ногоон өнгөтэй энэ хүнсний ногоонууд бол эрүүл мэнд асар сайн. За манай бол хулуугийг бол тасралтгүй идэж байгаа. Гэсэн ч гэсэн тарьж өнгөрөөг. За энэ жил бол тарьсан. Одоо жижигхэн хулуу суучсан байж байгаа. Хэрж ирэг боловсрохыг одоо мэдгүй байгаа. За тэр юу бол өргөөс тэмэх кюр Японоор. За энийг бол наднаж тарьсан, сайн ургасан, инжилжсэн, тарьсан, сайн ургаж байгаа. За тарих юм бол ургаж яадаг. Их аштайхан одоо хүнсний ногоон байгаа юм. Хичнээн шимтгэлгүй ч гэсэн одоо. За энэ ногоонуудад юу байх вэ гэдэг жирэг. Кукербитасин гэдэг ид агуулгаж байгаа. Гэхдээ энэ ногоонуудад онцгой тохиолдол байна гэдэг. Буруу үр ашигласан ч юм уу, жирлэгсэн ч юм уу. Ямар нэгэн асуудал үүсээд тэгээд тэр хулуу ч юм уу хашуун амттай болчихдог. Маш их одоо хашуун гэдэг нь маш их хүн тэр тусмаа энэ цукини. Саяхан бас одоо энэ Японд хоолны хордлого болж өнгөрсөн нийтээр. Хэрвээ энэ хитрхи хашуун ч юм уу их хүн болвол идэж болохгүй байдаг. За ер нь бол энэ хүнсний ногоонууд дотор хэрвээ хитрхи их хүн ч юм уу хашуун байх юм бол идэх хэрэггүй. Хортой боц байж байгаа. Яаж мэдэх хөхтэй жирэг амтал мэднэ. Амтлаад энэ ер нь хитрхи хашуун хүн байх юм бол идээд хэрэггүй хайсан дээр. Найдвартай сортын үрээр ургуулсан дэлгүүрийн хяналттай хүнсийг сонгох нь бол аюулгүй гэж байна. Өөрөөр одоо наад шиг дураараа тарих юм бол болохгүй гэсэн хордож магадгүй. Өөрөө тарж байгаагийн давуу тал нь юу гэвэл тарааны хэрэглэхгүй байж байгаа. Чивэр одоо органик эрүүл мэнд сайн. Гэсэн ч гэсэн жарам төрлийнх нь юм буруу тараад ч юм уу. Хор үсгий бас үсгий аргагүй. За энэ бол одоо энэ жишээн дээрс харагдаж байна. За хэр их хэмжээнд идэх үү гэвэл хулуу цукини энтриг бол жуугаас 150 грамм. Энэ бол бас нэг аяг гэсэн үг. Ямар ч асуудал байхгүй. За 7 хоногод 2-оос 4 удаа хэрэглэх нь бол жохстой гэсэн байгаа. Өргөөс тэмхий бол тэгж нэг хортой гэж үжиж байгаа юм бол байхгүй. Голдоо одоо түүхийгээр нийтэх учраас хэрвээ хитрхи хашуун их хүн бол идээд хэрэггүй гэсэн үг. За манай тарьсан өргөөс тэмх бол маш чихэрлэг сайхан амттай байж байгаа. За 9-дүгээрд нь бол помидор. За помидор бол эрүүл мэндэд асар гайхамшигтай. За энэ талаар бол тусгайлан бичлэг хүртэл хийсэн. За энийг бол олон хүмүүс үздсэн. Помидорыг бол заавал одоо өдөр болго идэх ёстой. Эрүүл мэндэд хамгийн гайхамшигтай. Хүнсний ногоо ликопин гэдэг дагуулгаж байгаа юм. За энэ бол асар хүчтэй одоо антиоксидант. Хорт тавдараас ортолон сэргийлэн дархлаагаа сайжруулдаг. Зүрх судасны өвчнөөс ортолон сэргийлнэ. Арьс хараанд тустай. Хорт тавдрын эсрэг тустай. Тэр дундаа биш дээ бүр түрүү булчирхай хорт тавдар эсрэг үйлчлдэг гэж байгаа юм л да. Тийм учраас томато, помидорыг бол сайн идэж их хэрэгтэй гэж ярьж өнгөрсөн. Гэсэн ч гэсэн бас нэг төрлийн хор байж байгаа. Тэр нь бол лектин. Лектин бол хаана байх вэ гэдэг зэрэг
помидорын үрэнд нь хальсанд нь хамгийн их агуулгаж идэг. За лактин их идвэл яг хөвгтэй жирийг гидснээ ханд чоорхоо үүсгэнэ гэж байгаа байхгүй юу? Гидсээ чинь чоолно шүү амжтай. Тэгэхээр яаж идэх вэ? Үрийн түүж хаяад идэж болно. Хальсын нарлагаар идэж болно. Гэсэн ч гэсэн тэр жижиг үртэй учраас түүхэд хэцүү. Хальсын ч гэсэн арилгах гэж хэцүү. Тэгвэл яг хөвгтэй жир болгоод идэж болно. Сайн болгоод идэх юм бол хальстай үртэй байсан ч гэсэн лактин бол буурдаг. Тийм учраас түүхээр нэг хийдэд хэрэггүй. Хавраас хашаа төрөл бүрийн салаатнаа ногоод тариалсан. Тэр салааттайгаа помидор хольж идийг гээд помидор тасралтхууд дэлгүүрээ судалдаж аваад түүхээр нийцсэн. За энэ буруу байсан байна л да. Энэ үйл да харамсаж байна. За хэдэн 7 хоногийн өмнөөс эхлээд манай өөрийн тарсан помидор хүртэл боловсрсан байгаа. Мини томат гэж жижиг нь боловсроод идэж болж байгаа. За энийг ч түүхээр нь чоолоод байгаа. За энийг одоо болий. Тэгээд том помидор нь бол одоо ногооноор байгаа. Боловсроог байгаа. Тэгэхээр помидорыг идэхэд бол ногооноор ногт идэж болохгүй. Навчийг идэж болохгүй, шин идэж болохгүй нь бол хортой. Маш сайхан удиж боловсрсан юм. Тэгээ болгоод идэх. За ийм учиртай юм байна. За өнөөдөр ярих 10 хэтэртэл идэж болохгүй хүнсний ногоонэ. Хамаг суулынх нь 10 дугаар нь болвол комацна гэдэг. Ногоо. За энийг одоо японоор нэрлэж байгаа. Монголоор юу гэдэг ч юм сайн мэдгүй. Англиар бас комацна гэж бичиж байгаа. Ногоо навчтай байчааны төрөл юм байна. Ерөнхийдөө одоо Япон ногоо гэж хэлж болно. Өвөл хүйтэнд бол сайн ургадаг. Яднаа өвөл бол манайх маш их тарж өдөр болгон комацна иддэг байсан. За шим тэжээдийн хувьд бол калс байна. Витамин C, К, төмөр, эслэг гэдэг. За ясыг бөхжүүлнэ, цус багталтаас сэргийлнэ, дархалгаагаа дэмжинэ гэдэг. Бас асар шим тэжээлтэй. Хүнсний ногооны нэг шим тэжээлээр их дээгүүр явж идэг. Гэсэн ч гэсэн яах вэ? Их хэмжээгээр одоо хонь нөхөр шиг идэх юм бол асуудал үүснэ. За саяын буучаатай адилхан шүүсний хүчил гэдэг юм байна. Бөөрнө чулууг үүсгдэг. Тэгээ кальцийн шимтгэлийг саатуулна. Аюулгүй хэрэглэх арга нь юу гэхтэй жирэг. Болгоод усанд бучилгаад жайлаад шүүсийг хаяад хэрэглэх юм бол болно гэсэн. Түүхэ байдлаар нь бол нэг хідэд хэрэггүй. Ер нь түүхээр нь иддэг баг гэж бодож байна. За энэ идэхэд амархан өвлийн хүйтэнд ч гэсэн сайн урддаг учраас манайх бол өвлжингээ хаваржингаа комацнагийг шөлтөө хоолнд хийж идчихсэн. Одоо энийг болохгүй юм байна. Өдрийн одоо идэх хэмжээ нь бол бас 70-аас 100 грамм. За тэгвэл өнөөдөр ирсэн дүүгний. За миний хувьд бол эрүүл мэндтэй холбогдлолтой асар олон яриа ихтгэлүүдийг хийсэн номж хоолуудыг уншаад судалгаа хийгээд тэгээ бүр өөрийн биеэрээ бол нядангаас эхлээд тариаж эхэлсэн. Ямар ч одоо хорт бицаа гулгадаагүй эрүүл мэндэд тустай ногоонуудыг энэ дэлгүүрд бол тэр болгон эрүүл мэндэд тустай ногоонууд байдгүй. Ягаад гэвэл бол их хэмжээгээр тариаж болдог үнэн хямдхан тийм ногоонууд нь дэлгүүрд байдаг байхгүй юу. Тэгэхээр зөвхөн одоо өөрөө л тарихад бага хэмжээгээр тарихад тохиромжтой шим тэжээлтэй сайн ногоонууд байдаг. Тэрийг бол туршаад тарьж байгаа. Тэгээ манай тариа бол маш олон төрлийн ногоонууд идэж байгаа. Гэсэн ч гэсэн тухайн удирдлаараа юу их ургасан байна. Тэрийг одоо их идэх ийм хандлага байсан. За энийг одоо болиё гэж байгаа юм. Тэгээ энэ бол сөрөг нөлөөтэй юм байна. Өдөр тутам мэддэг хэрэгэлдэг одоо өнөөдөр бол 10 төрлийн ногоог ярлаа. За энэ ямар ногоонууд байсан бэ гэвэл брокколи, байчаа, лууван, hummus, хаш, комацна, помидор, лууван, буурч тургамлууд, хулууны төрөл. За энэ төрлийн хүнсний ногоонууд бол өдөр тутам хэрглэж байгаа. Эрүүл мэндэд асар тустай гэж ярьж байгаа ч гэсэн хэтрүүлж идэх юм бол болохгүй. Туулаа шиг өдөржингөө луу идэх ч юм уу. Адуу мал шиг их хэмжээгээр идэх ч юм уу. Тэгвэл сөрөг нөлөөтэй юм байна. За хамгийн гол асуудал бол хэтэртэл идэхгүй, болгоод идэх хэрэгтэй юм байна. Тэгээ өдөр болгох идэхгүй. Олон төрлийн хүнсний ногоонуудыг ээлжлүүлээд баланстай хоолно гэдэг. Энэ чирчэн барах хэрэгтэй юм байна. За сая ярьсан шиг сайн арилгах хэрэгтэй, аслах хэрэгтэй. Тэгээд сайн болгох хэрэгтэй. Шүүсийг асгаж явах хэрэгтэй. Энэ чирчмаар явбал асуудалгүй гэсэн. За дараагийн удаа болвол жимсний талаар ярих бодож байна. Жайлчгүй заавал өдөр тусам идэх ёстой жимсүүд байж байгаа. Тэр тусмаа хэтэртэл идэх юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ийм жимсүүд бас байж байгаа. За ногоохыг бол хүний хэтэртэл идэх гэж байхгүй. Гэтэл жимсийг бол хэтэртэл идэх асуудал байдаг. Тэр бол асар сөрөг нөлөөтэй. За энэ тухай дараагийн удаа ярина. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.